За сайн байцгаана уу? Өглөөний мэнд хүргэе. Одоо 9 цаг 45 минут болж байна. Би юу яалаа л да? Одоо гарах ёстой. Тэгээ өөрийгөө бэлдэх ёстой. Тэгээд нэг асуулт хариултын влог хийгээд хүмүүс голцсон юу асууд юм бэ? Тэгээд нэгдсэн журмаар ингээд хариулаад тэрүүгээрээ влог хийчихье гэж бодоод энэ влогийг асуулт хариултын влог болголоо. Тэгээ хамтдаа жоохон гарахад бэлдээд тэгээд асуултандаа хариулъя гэж бодож байна. За нэгдүгээр асуулт аюух тийм нөгөө давхардж ирсэн асуултнаас нь эхлээд ингээд асуучдсан билүү гэж бодож байна. Аюух давхардж ирсэн асуулт гэвэл юу байсан? Шведэд өртөг хэрвээ амьдрахад хэр орон бэ? Шведэд хүүхэд өсгөхөд ямар вэ гэсэн тиймэрхүү асуултууд маш их давталттай аюух ирсэн асуусан. Тэгээд тэр талаар бол би яг нэг талыг барьж одоо Шведэд хүүхэд өсгөхөд амьдрахад муухай муу гэж бол хэлмээргүй байна. Бас маш сайн, маш гоё гэж бас хэлмээргүй байна. Яг тэгэхээр маш сайн, маш гоё амьдрах бүрэн боломжтой гэх юм бол хаа газар л бүрэн боломжтой. Хэрвээ ингээд хөдөлмөрийнхээ үр шимээр ингээд амьдраад явах юм бол хаанч л ажиллаад амьдраад явхад бүрэн боломжтой байдаг. Тэгээд миний хувьд болохоор Шведэд яагаад дуртай байдаг вэ гэхлээр амгалан, тайван, хүүхэд өсгөх гэр бүлээрээ ингэж амьдрахад их амгалан, тайван, их сайхан газар шиг санагддаг. Мэдээж давуу болон сул талуудтай. Одоо бид нэр амьдраад хүүхдүүд бүгд энд төрөөд Анукагаас бусд нь ер нь бол ерөнхийдөө энд төрөөд өсөж байна л да. Тэгээд хэл монгол хүүхдүүдийн нөгөө хэл соёлоо бүрэн эзэмсэж чадахгүй, монголоор сэтгэж чадахгүй нэг тиймэрхүү жоохон асуудлууд гараад байна. За тэр ч яг монгол нөгөө ковидгүй болоод монгол руу хэл гайл нэгтчих юм бол хүүхдүүдээ зундаа өвөө эмээ дээр нь аваачаад ингээд ахад бол хилээ аюу хурдан хүүхэд л болохоор аюу хурдан сурдаг гэсэн. За тэгээд өртгийн талаар гэх юм бол навны тас төрөх чинь өртөг за дундаж гэж хэлнэ. Өртөг өндөр оронтой орны хажууд бол бага, өртөг бага оронтой орны хажууд бол өртөг өндөр. Жишээлбэл Европын албаны улсууд дундаа Чехийг би мэдчихээн л да, яг мэдчихэн орноороо яриа. Чехийг бол мэдчихээн, Чех бол өртөг багтай оронд орно. Орно гэдэг амар мэддэг юм шиг амар юу итгэлтэй ярьж шít. Юм шиг санагддаг. Миний л хувьд би өөрийнхөө л өнцгөөс ярьж байгаа шүү дээ. Өртөг бага юм шиг санагддаг. Чехийн хажууд бол Швед өртөг өндөр. Норвег, Данмарк ч гэдэг юм уу, Дан эднэрийн хажууд бол Шведийн өртөг бага гэж хэлнэ би. Нэг тиймэрхүү Европын холбоон дотроо өртөг өндөртэй, бүр хэтэрхий өндөртэй орны хажууд бол бага, өртөг бага орны хажууд бол их тэгж үзмээр юм байна да. Тэгж үзэх юм уу да. Тэгэхдээ ажиллаад хөдөлмөрлөөд цалин мөнгө аваад явах юм бол мэдээж дажгүй боломжийн сайхан амьдраад авах боломжтой. Мөнгө төгрөг хураах, мөнгө төгрөг хадгалах тал дээр бол бас би яг сайн маш сайн мөнгө хадгална, маш сайн мөнгө олно, маш өндөр цалинтай ч гэдэг юм уу тэгж бол хэлж чадахгүй. Одоо юу гэдэг Солонгост манайхан маш олноороо ажиллаж амьдардаг. Солонгосыг бодох юм бол тэгж бол мөнгө хурааж хадгалж чадахгүй гэж бол баттай хэлнэ. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор ажил олоход маш хэцүү. Ажил олдлоо гэхэд заавал бичиг баримттай байх шаардлагатай.
бичиг баримтгүй бол ажил олдохгүй. Одоогоос нэг 10 жилийн өмнө ч юм уу, нэлээд жилийн өмнө бол хараар бичиг баримтгүй ажиллаад амьдраад байх боломжтой байдаг байсан. Ер нь манай ихэнх монголчууд бичиг баримтгүй тэгэл хараар ажиллаад амьдраад байдаг байсан. Одоо сүүлийн үед болохоор ингээд хууль юун чангараад цагаатчийн асуудал, цагаатчийн хууль, янз бүрийн ажлын хуулиуд нь чангараад заавал Шведэд оршин суух эрхтэй хүмүүс одоо шалгалт их явдаг, хар хүмүүс ажилуулахгүй ажил олгогч нарт маш өндөр төлбөр тооцоо гаргадаг болохоор ажил олгогч нар хар хүмүүсийг ажилуулахгүй байдаг болсон. Заавал бичиг баримттай оршин суух эрхтэй хүмүүсийг ажилуулдаг болсон. Тийм болохоор Шведэд ажиллаж амьдрахад бичиг баримтгүй оршин суух эрхгүй л бол маш хэцүү гэж хэлнэ. Ялангуяа гэр бүлэрээ бол ажил олдоход хэцүү, олдсон ажил нь цалин хөлс багтай. Тэгээд одоо ер нь бол бичиг баримт оршин суух эрхгүй бол хэцүү болсон л гэж ойлгоход болно да. За дараагийн асуулт, нэг асуултан дээр ямар удаж ба? Шведэд ихтэй сургуульд сурах талаар гэж байна. Тэр талаар бол би нэг сайн тийм мэдээлэл бол байхгүй. Анукагийн хувьд бол Шведэд оршин суух эрхтэй болохоор төлбөргүй, үнэгүй сурж байгаа. Мэдээж нөө гаднаас хүсээд ч юм уу, гадаадын орноос Монголоос жишээлбэл ингээд хүсээд аплайдаад ирдэг үгүй би сайн мэдэхгүй байна. Хэрвээ ирлээ гэх юм бол маш өндөр төлбөртэй байна баха. Би тэр сонссон, маш өндөр төлбөртэй байдаг гэж сонсч байсан. Энд амьдардаг Шведийн оршин суух эрхтэй хүмүүсийн хүүхдүүд бол үнэгүй ихтэй сургуулаа сонгоод сурдаг байгаа. За дараагийн асуулт, хоёр ихрийг хөхүүлдэггүй гэсэн байна. Хөхүүлдэггүй. Би хоёр ихрийг төрүүлчээд яг нэг сар л хөхүүлсэн. Хөхөнд сүү орохгүй, сүү муутай. Тэгээд хоёр хүүхдийг бол хизээч цатгаж чадахгүй байлаа. Тэгээд сүү сайн орохгүй. Тэгээд юуныхаа хажуугаар, хөхүүлэхийнхаа хажуугаар заавал өгчихгүй бол угаасаа цадахгүй. Тэгээд хөхөндөө сүү оруулна гэдэг янз бүрийн сайн гэсэн хүн цүү оруулдаг сайн гэсэн бүхнийг хэрэглээд тэгээ амжилт болоогүй байд юм аа. Тэгээ нэг сар л хөхүүлсэн. За Монгол буцах уу гэсэн асуулт маш их ирсэн. За энэ талаар би хэлэхэд Монгол руу жилдээ 2 жилдээ ч юм уу байнга очих санаатай очно гэж төлөвлөж байгаа. Хэрвээ төлбөр мөнгө нь байгаад бид нар чи одоо долуулаа, за Анукаг хаслаа гэж бодоход зургуулаа, за сүхэн ажилтаа үлдлээ, би 4 хүүхдээ 4 багыгаа аваад явлаа гэж бодоход тавуулаа, за 5 хүний онгоцны зардал очоод идэж ууж өмсөж зүүх те ингээд зардал мардал бодоод үзэхээр 5 хүн гэхлээр зардал маш их гардаг. Жил болгон ч юм уу уулын санаагаар бол жил болгон л явмаар байна. Тэгээд төлбөр мөнгөний асуудлаас болоод жил болгон бол явж чадахгүй. Уул нь бол 2 жилдээ нэг удаа байнга явах юмсан гэсэн бодолтой байдаг. Тэгээд бүр Монгол руугаа бүр мөсөн буцах уу гэдэг тухайд бол боломжгүй, үгүй гэж хариулж байна. Яагаад вэ гэвэл нөө сүхэн энд бөөрийн хаглаанд орсон штэ. Бөөр солиулах мэдсэлд орсон штэ. Тэгээд эмнэлгийн насан турштай эмнэлгийн хяналтанд байдаг. Тэгээ насан турштай болохоор эдний эмнэлгээс насан туршид нь хянаад насан турштай эм уудаг. Тийм болохоор ондоо оронд нүүж суух, ондоо оронд амьдрах боломжгүй. За амир юу гэдүүлээ альбны шугамар хариулцсан уу? За хүүхдүүдээ юу ядгүй гэнэ 2 ихрийг асууж байна. Соосог сүүний талаар асуусан байна.
сүү уудгүй гэсэн байна. Хоёр ихээр сүү уудаг. Угжаа ууж байгаа. Тэгээд өдөрт хэдэн удаа уудаг вэ гэсэн байсан. Манай хоёр ч унтахтаа нэг уудаг. Тэгээд унтаад шүн нэгч сэрэхгүй, нэгч уухгүй. Тэгээд үүрээр уудаг байхгүй юу? 6 цагийн үед ч юм уу да. Тэгээд үүрээр нэг уучаад тэгээ өглөө 7-8 өнгөрөөс сэрдэг. Тэгээд сэрээд өглөөнийхөө цаг каш ч юм уу, талах ч юм уу янз бүрийн мэдчихээд цэцэрлэг рүүгээ явдаг. Цэцэрлэг нь 9-оос эхэлдэг байхгүй юу? Тэгээд цэцэрлэг дээр очиод цэцэрлэгийнхаа хоол ундыг идчихээд өдөр ирэхээр нь цэцэрлэгээс ирэхээр нэг сүү уудаг. Тэгээ орой унтахт нэг уудаг. За өдрийн нэг 3 юм уу 4 удаа ч юм уу тийм. За бүр ихлэх 5 удаа ч юм. Тиймэрхүү сүү уудаг. Тэгээд юу яадгүй гэсэн бэ? Соосг нь юу байдаг вэ гинэ? Соосг болохоор Mom гэдэг брендийн соосог хэрэглэж байна. Тэр надад юугаараа таалагдсан бэ гэхлээр харанхууд ингээд нөгөө нэг бөксөнд фосфортдаг. Тийм байхгүй. Тэгээд нөгөө хөшиг хаалттай ийм нөгөө харанхуй өрөөнд чинь соосг нь ингээд мултраа соосгны уяа муяг бол хийхгүй шүү дээ. Угаасаа соосгныхаа уяанд орооцолтоод хүзүү хоолгоо яа нэг соосгныхаа уяг авчдаг байхгүй. Тэгээд тэр соосог болохоор яг унтахт нь хэрэгэлдэг. Тэгээд соосгоо шүн ингээ унгаач мангаагаад соосгүй байлаа гэхэд шүн хөрвөөгөө соосгоо нэгдэг байхгүй. Тэнгүүд нөгөө фосфортой соосог болохоор би ингээл хараал хаанагааг нь мэдээд соосгийн намд нь хийдэг ба. Тэгэхээр тэр соосгны хөхөлт болон тэр артлын фосфорт нь надад маш их таалагддаг. Mom гэдэг брендийн соосог байгаа. Би хажууд ингээд оруулчих. Хэрвээ сонирхож байвал те. За тэгээд өөр чинь юу асуусан байлаа? Гулигдаг байсан уу? Ихрүүд тэгээд гулигдаг байсан бол яаж гулгалттай тэмцдэг байсан бэ гинэ. Манай хоёр бол нэг айхтар бол гулигдаг байгаагүй. Юуг нь өгчөөл юу гэдгэлээ? Угжийн өгчөөл ингээ босоод ингээ твэрчдэг байсан мөрөн дээр энэ дээр ингээ толгойг нь байршуулад тэгэд ингээд твэрчхээр юу яадаг хихэрдэг хэсэг хугацааны дараа тэгэл хихэрчих юм бол нэг гулигдаггүй хихэрхгүйгээр хэвтүүлчих юм бол гидсэн дүүрэх тэгээд юу яадаг гулигдаг гидсэн дүүрдэг бас гулигдаг тэгэхээр хамгийн бест арга бол босгож ингэж тврээд ямар ч гэсэн хихрүүлчих хэрэгтэй. Тэгэх юм бол гиз хүүхдийн гиз дүүрдгүй нэрээ хүүхдийн тийм байгаа шүү. За нэрээ хүүхд ирсэн чи манай хоёр амар зүнэг санагдаж шээ. За тэгээд Монгол буцах уу гэсэн. Стресс бухимдал уураа яаж тайлдаг вэ? Хүн л юм чинь уурлаа штэ л энэ асуултан дээр болохоор би хуучин бол айгүйх уурлал айгүй хэрэггүй жоох юм дээр айгүйх стресстэй байсан. Тэгээ өөрөөр гэвэл би тэгж нэг амар стресстэй болсон гэх юм уу? Яг чи би уг хүн нэг тийм тайван тийм нэг юу хүн юм шиг байна. Үнэхээр нэг тайван л марк юм баггүй юу. Тэгээд стресс бараг л стресстэй юм дөө. Стресс гэд байх юм бол за иймхэн юм ингээл болно штэ. Иймхэн юм дээр нэгчүүл гэл ингээд нэг тиймэрхүү юм бодох ч юм уу. Ингээд нэг өөрийгөө жоохон тайвшруулад ингээд хүндрэхээс өмнө ч юм уу. Ингээд яхаар тэгээд хажуудах нөгөө хань ижил бас айгүй чухал нөлөөтэй. Хуучин чинь бол тэгээл нөгөө хэрүүл маргаан гарна ойлголцохгүй тэгээл хэрүүл болоход стресстэй л чи би гээл их тийм болно. Тэгээд сүүлийн үед болохоор ингээд анзаарадсан чинь хоёулаа айгүйх тийм нөгөө муудалцаж стресстэй хэрэлдэхэ болцсон байлээ. Жохон нөгөө нэг бие бинийгээ ойлгоод яг юу хэлэх гээд байна гэдгийг мэдрээд ойлгодог болсон юм да. Тийм болохоор нэг стресстэй байхаа болцсон байлээ.
гэж энэ дээр зөвлөгч юм уу? Зөвлөгөө гэх үү? Одоо юу гэх вэ? За хэдэн настай төрсөн бэ анхны хүүхдээ гинэ. Анукаг чи би 20 настай төржлээ. 20 настай Доронтод би чи Доронтод штэ. Доронтод ээж аав дээр явж төржлээ. 20 настай. Тэгээд одоо би 42 таа, Анука 22 таа гэх ингээл цуг явж шин. Тэгээд хэдэн жил болж байна вэ? Шведэд ирээд гинэ. За би Монголоос 2008 онд гарсан. Тэгээд 2000 хөмсгөө бод аягүй чухал юм хийж байгаа учраас ярихгүйгээр газ бодоосаа заяа. Хөмсөг бодно гэдэг чинь даалаа байхгүй. Миний хөмсөг ядж яхад нөгөө олон жилийн өмнөх шивэстэй. Тэгээ нэг Монгол очвол сайхан шивэсээ лазердуулаад арилгах гэсэн. Тэгээ шивэсгүй ахсан гэж бодлоо. Шведэд ингэж яг арилгадаг юм байдаг үгүй бол мэдэхгүй. Тийм болохоор би Монголд л гоё арилгуулна гэж бодоод байдаг байхгүй. Тийм болохоор хөмсөг зурна гэдэг чинь өстой алаан болдог байхгүй. Тэгээ миний хөмсөгний өнгө хэлбэр аюу муухай. Нөгөө нэг суурин тод болохоор ингээд нэг жоон тод гадах шиг юм аа. Хөмсөг мэдчихсэн. Асуудал байна. Хөмсөгний будаг бол medium brown гэнэ. Анастасиагийн medium brown гэдэг өнгөөр хөмсгөө зурдаг байгаа. Жон тодлоо дээ. Яг байх. Нүд бодоод ирэхэд адилхан болчих واخ уу. За би ямар асуултан дээр явж илаа? Шведэд ирээ хэдэн жил болж байгаа гэсэн шүү дээ. 8 онд анх Монголоос гараад Швед биш Чехэд очиж исэн. Чехэд ажлын гэрээгээр. Тэгээ Чехэд очиод ажиллаж байхад нөгөө нэг надад ажил мөртөөсөө таалагдахгүй. Тэгээд яг нөгөө тэр үед 8 онд чинь яг л нөгөө Европын холбоо нэгтцсэн. Дөнгөж нөгөө хэл мэлээ нээгээд ер нь бол монголчууд их гадагшаа явж эхэлж исэн үе яахгүй. Тэгээл би ямар ч исэн нэг тийш явна гэл. Тэгээл анх Швед рүү иржээ. 2008 оны 3 сард Чехэд ирээд 8 оны 11 сард Шведэд ирж исэн. Ямар ч гэсэн. Тэгээд 9 оны яг жилийн дараа 9 оны 11 сард Сүхбаатад танилцж ирсэн. Яг нөгөө улс томхослны баяраар анх Сүхбаатад танилцж байлаа. Тэгээд Сүхбаатад танилцсан тухайга big family positive Mongolia дээр бас ирсэн байдаг байгаа шүү. Мэдгүй хүмүүс бас үзээрэй те. За тэгээд дараагийн асуулт аюух давхартаж асуусан асуулт ирээдүйн мөрөөдөл гинэ. За зөндөө мөрөөдөл энэ дөө тэгэл амар их аялмаар байна. Аялах чинь мөнгө хэрэгтэй. Тэгээд санаа зовох юмгүй санхүүгийн эрхчлөөнд хүрээл тэгэл гоё хүүхдүүдэд агуулаад
дэлхийгээр аялмаар байна. Хүүхдүүдтэй зөндөө юм үзүүлж, таниулж тэ. Тэгэл аялах бол туртай манай гэр бүлүүд. Жохон нөгөө нэг мөнх санхуудаар баригддаг болохоос. Ер нь аялах тургүй хүн байдаг юм байна. Байхгүй хаа тий. Дэлхийгээр гоё аялмаар байна. Мөрөөдөл бол амар их байна штэ. Хамгийн түрүүнд санхүүгийн эрхчлөөнд хүрмээр байна гэдэг. Тэгээд ямар ч нэг мөрөөдлийнхөө эхлэлийг бол тавьж тавих гэж байгаа. Тэгээд нөгөө бяцхан нууц гэж хэлэхэд манайх удахгүй нүүн швед дотроо гэхдээ тэр нь хаашаа вэ гэвэл хөдөө нүүнэ. Тэгээд энэ зундаа багтаж нүүн. Тэгээд дараагийн влогоос нүүх процессын юу гэдүүлээ юм хумаа багилж боохоо одоо янз бүрийн ажиллагаа эхлэх нэ. Тэгээд ямар ч гэсэн мөрөөдлийнхөө зах цухаас жохон ч гэсэн биелүүлэх гээд манай гэр бүл мөрөөдөлтөд хөтлөгдөөд хөдөө нүүнэ. За бяцхан нууц задлахад нэг тиймэрхүү байна. Тэгээ мөрөөдөл бол зөндөө байгаа. Маш их мөрөөдөл байна. Өртөгний талаар ярьсан. Гэр бүлээрээ ажиллаж амьдрахад хэр байдаг вэ гэж бас л давхарцсан түрүү нөгөө хальт ярьсан байгаа. За тэгээд өшөө чи юу асуусан байлаа? Эхрүүд юу идэж байна вэ гинэ. Тэгээ эхрүүд айгүй сонин хоёр өөр аппетиттай. Нэг нь яг аавыгаа дураас элдв янзын юм идэхгүй мөнхүүлээ. Элдв янзын юм идэхгүй нэг эздэг хитгэн төрлийн юмтай. Тэгээд анхуулаа бол надад дураасан аппетит маш өндөртэй. Юу хамаагүй идэнэ. Идэж болохоор юм юу л бүгдийг иддэг. Тэгээд манай хоёр бол бараг л юу ч хамаагүй идэх гээд байна. Зарим нэгэн хоолоос бусдаар бол бараг л хамаагүй идэндээ гэрийн хоол малнаас ч гэсэн багаар өгдөг. Тэгээд шведийн хүүхдийн шилтэй хоол цэцэрлэгээс сургуулаас нэрэхэд өгдөг. Тэгээд орой хоол өөрсдийнхөө хоолноос өгөөд тэгээд орой 7-г үед нэг тарах ч юм уу, нэг жимс ч юм уу, нэг тиймэрхүү жижигхэн юм идээд тэгээд орой 8 өнгөрөгөөд дэшээ гараад 8:30 үед унтдаг. Хэмэдээс угаагаад хэдэн жил болж байгаа. Кето дэглэмийн талаар бас нэлээд хүмүүс асуусан байсан. Кето дэглэм надад маш их таалагддаг. Таарсан. Тэгээд яг кето дэглэмээр анх барайд би 12 кг турсан. Одоо яг тэр чин дээрээ л байгаад байгаа. Кетого барихгүй нэлээд хэдэн сар болж байна. Орон гарan гэсэн үг. Ороод гараад яг тэр 12 хилээ гасаад үргэлжлүүлээд гүрийгээд одоо зорилттой жиндээ хүрсэн байсан бол би аль хэдэн сарын өмнө өөрийнхөө зорилттой жинд хүрэх байлаа. Тэгээд дунд нь заваараад жирийн хоол мол идээд тэгээд эргээд кетод орох гэсэн чи аюу хэцүү орж чадахгүй байна. Тэгээд дундуур нь би хаавдууд тэгээд жон кетогоо хойшлуулж машлуулаад тэгээд тиймэрхүү байна. Тэгээд кетогоор нийт 12 хил хассан 2 сарын дотор. Тэгэхээр кето бол надад маш их таалагддаг, маш их таардаг тийм дэглэм байгаа. За нэг иймэрхүү байна асуултнууд давхарцсан тийм гидсээ яаж чангалах вэ? Хийсвэрээр төрсэн гидсийг яаж чангалах вэ гинэ. Тэр талаар би бол мэдгүй, би гидсээ чангалж чадаагүй. Гидс маань одоо хүртэл унжсан сул бондгор байгаа. Тэгээд яаж чангалахыг бол өстой тасгалаар л чангалах байх та. Тэгээд би хаяа юу яадаг? Үгтүүлээ даруулах зүүдэг хаяал хаяа жоохон бачимдаад нөгөөдөө тайлаад аваа шийдчихдэг. Тэгээд хэрвээ амжилттай ингээд байнгын зүүж сорив нэгтгэсэн юм чинь
байнга тууштай зүүждэх юм бол мэдээж өрнөлөө өгөх баха. Би бол даруулгыг тэгж байнгын тууштай зүүж чадахгүй мөлий. Айгуус нөгөө бачимдаад байдیں۔ Тэгээд дасгал бэст багтаа л гэж хэлмээр байна. За тиймэрхүү хүүхэд хүмүүжлийн талаар аюух асуусан байлээ. Хүүхэд хүмүүжлийн талаар би ч бас нэг амар мундаг тийм хүн биш л дээ. Яг нэг өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө хүүхдүүдтэй яаж харьцдаг вэ гэх юм бол хитрхи дураар нь биш. Хитрхи бас барьж ингээд чанга гараар биш. Яг л нэг тунгийн тааруулна гэдэг шиг л яг л тунгийн тааруул. Хитрхи сул тавьчих юм бол манай хоёр одоо яг энэ часны маркус дээр л ажиглаж байна л да. Хитрхи дураар нь байх юм бол дураараа хэдэн цагаар чамаагүй телевиз үзнэ, хэдэн цагаар чамаагүй утас үзнэ, нуцаар тоглоно ингэдэг байхгүй юу. Тэгэхээр яг л нэг тунгийн тааруулаад манай хоёр гэхэд л яг хагасаа өдөр утсаа авдаг. 5 дахь өдөр хичээлээсээ тараад 5 дахьын үдээс хойшоос эхлээд хагасаа өдөр бас үздэг байгаа. Бусад ажлын өдрүүдэд бол утасын би хураадаг, нуучдаг. Тийм болохоор утсан дээр бол тийм байна. Тэгээд одоо юу гэдэг нөгөө хитрхи дураар нь хитрхи эрхлүүлэх тал дээр би жоохон юу гэдэг лээ эсрэг байр суурьтай байдаг. Мэдээж хүүхдээ эрхлүүлнэ, хайрлна, тултал нь эрхлүүлнэ, бас хязгаар байх ёстой. Манай хүүхдүүд болохоор яг Монголд байдаг хүүхдүүд шиг тийм нөгөө мундаг одоо юу гэдэг хийх ёстой аяг тавгаах, гэр цэвэрлэх эднэргээ одоо Жасмины үеийн хүүхдүүд бол энд байгаа хүүхдүүд ялангуяа бараг тийм хийдгүү, тийм бараг мэдхгүй шахуу байгаа. Ихэнх хүүхдүүд мэдээж бүгд биш л дээ. Тэгээд Монголд байгаа хүүхдүүд харин ч мундаг ээж авдаа туслаад гэр орноо цэвэрлээд аяг тавгаагаад ч гэдэг юм аюух тийм нөгөө ахуйн ажил аюу хийлэгдэг, аюу тэр нь ч өөрт нь хүмүүжилт нь өөрт нь маш сайн байд юм болоо гэж боддог. Манай хүүхдүүдийн хувьд бол ахуйн ажил гэр орон өстө үсрээд хийлгэж байгаа ажил нь тоглоом хураахлаа. Ийм том болсон хүүхдүүд гэхэд өөр юм хийдэггүй. Тэрэнд нь жоохон нөгөө юу яадаг, чамлалттай санагддаг. Тэгээд жоохон том болохоор ч юм уу Монгол яваад өвөө эмээ дээр очиод ч юм уу ингээд сурах бахаа. Би өмнөр нь орж хийсээр хагаад миний буруу ах л та. Өмнөр нь орж одоо юу гэдэг аяг тавгуугах тал дээр бол аяг тавгуугахч машин хийчихэж байна. Гэр цэвэрлэх тал дээр хаяа сурвалждаг. Тэгээд за надад нөө өөрөө хийцэн аягүй өөртөө амар санагдаад. Тэг өөрөө хийчтэй. Тэгээд энэ хоёр манай хоёрын хийж байгаа ажил бол дүүнрээ хайжууд байх хэвээр, дүүнрээ харах хэвээр. Хажууд нь одоо юмд орчих уу, юм яачих уу гэж хажууд нь харж явах хэвээр. Тэгээд энэ хоёрын буулгасан нөгөө таргасан тоглоомыг хураах хэвээр. Ер нь тиймэрхүү л тэгээ одооноос болохоор угаасан хувцснуудын өөрсдөр нь ихүүлээд шкава өөрсдөө янзалдаг болж байгаа. Гэх мэтчил нэг тиймэрхүү л ажил хийлгэж байна. Тэгээд хүүхэд хүмүүжлийн тал дээр бол би нэг юм хэлж мэдэхгүй байна. Тэр нь тиймэрхүү л байна. За миний ингээд өнөөдрийн контрол тавьдаг. Энэ шумал хатчихжээ. Хүмүүс үйл ажиллагаа. За болчлоо. Би сормосгүй болохоор сормосоо боддгүй шүү дээ. Хэрэг
Насан бүтээгдэхүүнүүд юм байна. Энэ station contour foundation энэ нэг линк гэсэн биелүүлдэг байхгүй юу? Тэгээд арай жоохон цайвар цагаан юмсан. L'Oréal-ийн Important Palette байна. Тэгээд concealer. За энэ L'Oréal-ийн годог өмсгөний гэл. Энэ хүсэн байна. Энэ одоо хаадаг юм бэ? Луна. No. Инса. Да? Клиникийн хацар өнгөлөгч. Энэ юу хэлсэн байна? Clarins-ийн намын бас. Энэ L'Oréal-ийн За тэгээд өнөөдрийн асуулт хариулт нэг юмрхүү. Тэгээд болцоо ингээд нөгөө нэг юу яасан хэвлээ давхарцсан хүмүүсийг сонирхсон тиймэрхүү асуултнуудад хариулахыг хичээлээ. За тэгээд bye.